Оримд үзэгчдээ асуулт шууд нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад иргэн таны Эрдэнэтийн Фоцгийн сайтад ирүүлсэн асуултанд хариулахаар иргэний бүртгэлийн засгийн дарга Ган Зориг өргөдөө оролцож байна. Танд оройн хүргэе. За тэгэхээр нэвтрүүлэг маань шууд явж байгаа. Богино хугацаанд үргэлжилдэг учраас үзэгч та бүхэн иргэний бүртгэлийн хэлтсээс одоо өөрийн асууж тодруулах асуултаа Эрдэнэтийн Фоцгийн сайт руу нэвтрүүлэг явагдаж явах хугацаанд ирүүлэх боломжтой. Бид таны асуултыг асуух болно. За эхний асуултаа танаас асууя. Иргэний бүртгэлийн газар иргэдэд ойрхон за тэгээд мэдээлэл шуурхай хүргэх захим үйлчилгээг ер нь ямар шинэлэг байдлаар хийх гэж байна мэдээллийг өгөөч гэсэн мэн. Ер нь иргэний бүртгэлийн ямар үйлчилгээ захимаар явагддаг гэдгийг бас та давхар мэдээлэлж. За үзэгчтэй нөрөө мэндийг хүргэе. За манай улсын бүртгэлийн хэлтсийн маань өөрөө иргэний бүртгэл, дүрмгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл гэсэн төрийн 3 бүртгэлийг нэгдсэн. Одоо энэ бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болох хөтөлбөрийн өрөөнд ингээ байгууллагад ажиллаж байгаа байгууллага. За үүнээс иргэний бүртгэлийн байгууллага бол ер нь бол та бүхэн мэдж байгаа нэгдснээс хойш 2009 онд нэгдсэн. Үүнээс хойш бол нэлээд ачаалтаа дандаа их улс их орны хүрээнд хамарсан том ажлуудыг хийж явсан. Иргэний шинжилсэн бүртгэл, за тэгээ Монгол улсын иргэний захин үнэмлэх олгох гэдэг том ажлуудыг хийсэн. Одоо энэ ажлуудын маань үр дүн яаж гарч ийн вэ гэхээр иргэд маань ерөнхийдөө иргэний бүртгэлийн гэхгүй улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээг авахдаа одоо ялангуяа тэр лавлагааны үйлчилгээг авахдаа орон зай цаг хугацаа хамаарахгүй ерөнхийдөө үйлчлүүлэх боломжтой болсон. Үүний нэг жишээ бол түүц машин. За түүц машинаар иргэн хүн өөрийнхөө мэдээллийг лавлагаагаар авах боломжтой. Энэнгээр болохоор заавал одоо улсын бүртгэлийн хэлтсээр очих шаардлагагүй нэгдүгээр, хоёрдугаар заавал ажлын цагийн асуудалгүй 24 цагаар одоо тэр түүц машинаас авах боломжтой. Тэгэхээр энэ маань өөрөө хэлбэл иргэн цаг хугацаа орон зай харгалзахгүйгээр өөрийнхөө лавлагааг авах боломжтой болж байгаамаа. Энэ бол нэлээд том иргэдэд хүрсэн нэлээд том ажил. За үүнээс цаашаа бол яг энэ бүртгэлийн нэгдсэн тогтолцоо үндэсний хөтөлбөр бий болох хөтөлбөрийн хүрээнд бол үе шат дараатаа бол хэрэгжих их олон ажлууд байгаа. За жишээлбэл энэ бидний одоо сүүлийн үед ч яриад байгаа энэ хэрэгжилж байгаа захим ухаалаг үнэмлэх гэж яриад байгаа энэний одоо ухаан хаана байна гэдэг хүмүүсийг ярьж байгаа. Энэ дотор бол мэдээж өөрийн гэсэн дататай одоо эхний ээлжинд бол иргэний бүртгэлийн ерөнхийдөө тухайн иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллүүд байдаг. Энийг бол цаашаа өргөжүүлэх өөр бусад төрийн байгууллагуудын мэдээллийг суулгаж өгөх. За тэгээд төрийн байгууллага энэ иргэний одоо мэдээллийг зөвхөн иргэний үнэмлэх уншигчаар өөрт хамааралтай мэдээллүүдийг орж үзэх боломжтой хийгдсэн. Энэ цаашд үргэлжлээд хийгдэж явна л гэж. Яг энэ иргэний үнэмлэхийнхээ одоо ухаалаг хэлбэрийг одоо хизээ ашиглах боломж нэгдэх юм бол гэдэг төр таарал. Тэгээ хамгийн эхний ээлжинд бол энэ түүц машин шүү дээ. Үүнээс цаашаа одоо ингэжлэгэмдээ Монгол улсын хэмжээнд тэр төрийн байгууллагууд дундын мэдээллийн сан үүсгэсэн тохиолдолд энэ үнэмлэх маань өөрөө тэр яг жинхэнэ одоо ухаалаг хэлбэрээр ашиглав. Дундын мэдээллийн сан гэдэг маань юу вэ гэхээр тухайн иргэнэ жишээлбэл татвартай холбоотой мэдээлэл, нийгмийн даатгалтай холбоотой мэдээлэл, өөр одоо юу гэдэг халамжтай холбоотой, газрын асуудалтай холбоотой. За тэгээд тэр эрүүл мэнд одоо юу гэдгийг те хууль цагдаатай холбоотой тэр мэдээллүүдээр дундын сан үүсээд нэгдгсэн тохиолдолд бол яг энэ мэдээллийг одоо ухаалаг хэлбэрээр ашиглах боломжтой юм аа. Түүц машин гэснээс энэ түүц машинаас гаргуулж авсан тодорхойлолтыг тэгээд банк болон бусад байгууллага үнэлэхгүй байгаа. Энэ тал дээр бас хариулт өгөөч гэсэн байна л да. Энэ ямар учиртай юм бол? Ер нь бол түүц машин лавлагаагаар нэг хаан банк үйлчлэх байх шиг байна. Бусад банкнууд л үйлчилж байгаа. Тэгээд энэнийг ч бид нар улсын бүртгэлийн ерөнхий газарт танилцуулсан, энийг цааш арга хэмжээ авч өгөөч гэдэг ганц энэ Орхон аймгийн хэмжээнд биш Монгол улсын хэмжээнд хаан банкн дээр яг тийм болго юм байна л да. Сая өнгөрсөн 7 хоногийн хагас өдөр манай дээр улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн одоо хоёр дарга ажилласан. Энэ болохоор хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга, төв архивын газрын дарга ажилласан. Энэ асуудлыг ч бас бид тавьсан. Энэ нэгээс хоёр банк энэ үйлчлэхгүй байна гэдэг асуудлыг тавьсан. За юм ба. За энэгээр бол ер нь бол иргэдэд хэлэхэд за тэр банкны ажилтнууд хэлэхэд
ялангуяа иргэний үнэмлэхний лавлага. Иргэний үнэмлэхний лавлага бол хамгийн хүчин төгөлдөр найдвартай лавлага гэж үзэж болно. Яагаад тэгэхээр нэгдүгээрт энэ лавлагааг чи улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга татварын хэлтсийн татварын ерөнхий газрын дарга хоёрын хамтарсан тушаалаар баталсан. За өөрийн гэсэн нууцлал калграмта цаасан дээр зүгээр бичгийн цаасан дээр гаргаагүй ш. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь тухайн иргэний биеийн давхцахгүй өгөгдлөөр гардаг. Өөрөөр хэлбэл хинч одоо таны ч юм уу миний лавлагааг гаргах боломжгүй. Бидний одоо иргэний үнэмлэх бусад бичиг баримт мэдээлэл байлаа ч гэсэн хурууны хэгээр л гардаг учраас гарах боломжгүй хамгийн үнэн зөв лавлага гэж яг иргэний үнэмлэхний лавлагыг бол ойлгож болно болох юм байна. Одоогор бол хаан банк эхлэл гэж ойлгож болох нь юу юм бэ? За ойлголоо. Дараагийн асуултыг асууя. Гадаад иргэнтэй гэр бүл болох тохиолдол юу хэр хэмжээнд гардаг вэ? Ийм хүмүүс гэрлэлтэд бүртгүүлдэггүй албан ёсны тоо баримт байна уу гэдэг дээр та хариулт хэлж өгөөч. За тэгэхээр Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн судалгааг л ярил л да. Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд гадаад иргэнтэй гэр бүл болсон 25 бүртгэл байгаа. 25 өөрөөр хэлбэл нэг жилдээ нэг 5 орчим. Тэгэл яг хуу зарим жилд нэг 3 2 зарим жилд 7 8 ч гэдэг юм ингээд юм байгаа. За үүнээс болохоор 2 нь эрэгтэй 23 нь эмэгтэй хүмүүс л гэрэлсэн байгаа л да. За тэгээд яг улсуудаар нь хэлбэл Солонгос улсын иргэнтэй гэрэлсэн 11. За Оросын холбооны улс бол Англи улсын иргэдтэй гэрэлсэн тус бус 2. За тэгээд Нидерланд, Швед, Швейцар, Турк, Хятад, Америкийн нэгдсэн улс, Франц, тэгээд Киргиз, Бельги, Ирланд гэсэн энэ улсуудад тус бүр нэг гэрлэлт байгаа. Хүүхдүүдийн талаар судалгаа байна уу гэж бас давхар асуусан байна. За тий хүүхдүүдийн талын судалгаа бол бас байгаа л да. Сүүлийн 5 жилийн хугацаанд энэ холимог гэр бүлээс одоо гадаад иргэдтэй гэр бүлээс одоо төрөлтөө бүртгүүлсэн 21 хүүхдийн бүртгэл хөтлсөн байгаа сүүлийн 5 жилийн байдлаар. Өөрөөр хэлбэл 10 оноос 15 оны өнөөдрийг хүртэл хугацаанд. За энийг үзвэл энэ 21 хүүхдийн 7 нь Оросын холбооны улстай гэр бүл болсон хүүхдүүд. За 3 нь Солонгос, 2 нь Хятад. За тэгээд энэ этгийг Украин, Япон, Араб, Бангладеш, Нидерланд, Америк, Итали, Англи. За тэгээд ийм улсуудын иргэдтэй байгаа да. Бүртгүүлээгүй боловч энэ хамтарч амьдарч байгаа иргэдийн судалгаа гарах боломжтой юу гэсэн асуулт. За энэ бол яг манай дээр бол гэхгүй манайх бол бүртгэлийн байгууллага яг албан ёсоор төрийн бүртгэл бүртгүүлж байгаа тэр тоо баримтаал ярина л да. За ойлголоо. Энэ улсын бүртгэлийн хэлтс төр ажилтнгаа юу нь яагаад жинхэлдэггүй юм бэ гэсэн асуултанд хариултыг өгөөч. За улсын бүртгэлийн Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтс болохоор улсын бүртгэлийн ерөнхий газрын баталсан орон тооны хязгаарт одоо ажилдаг. Одоо ийм албан бүтэц орон тоон дээр ийм албан тушаал дээр 40 ажиллана гэж заагаад өгсөн байдаг. За яг хуу яг ингээд компанид ажлын үеэр ч юм уу улс их орны хамарсан ийм ажлын үеүүд дээр бол манайх бол одоо төр буюу гэрээт ажилтад авдаг. Тухайлбал иргэний шинжилсэн бүртгэлийн үеэр манайх чинь 7 гэрээт ажилтад авч яасан. За энэ эд хөрөнгийн бүртгэлийн цахимжуулалтын үеэр ч гэсэн авч яасан. За хамгийн сүүлд гэхэд 2014 онд 5 гэрээт ажилтад ажилласан манайд. Гэхдээ энэ ажилтнууд бол тухайн одоо иргэний шинжилсэн бүртгэлийн ажилтан бол иргэний шинжилсэн бүртгэлийн ажил хугацаа дуустал. Тэр цахимжуулалтын ажил бол цахимжуулалтын ажлын хугацаа дуустал. Тэгжил одоо нөр Монгол улсын хөдөлмөрийн хуулийн зас хөдөлмөрийн гэрээгээр л ажиллаа шүү дээ. Тэрнээс ш одоо дуусчаад ахт нь одоо мэдээж орон тооны батлагдсан орон тооноос илүү ажиллана гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр тэрийг бол манайхан зөв ойлгох хэрэгтэй, хүмүүс аваад ажилуулад жинхлэхгүй байна гэдэг асуудал бол байхгүй. Яг уу манад угаасаа бүртгэлийн одоо улсын бүртгэгчээрч ажилд орно гэвэл өөрийн гэсэн бас төрийн албаны шалгалт өг тэнцсэн одоо юу гэдэг юм бусад тэр зүйлээр л авна үгүйс зүгээр шууд гэрээтергээр ажиллаж байгаа хүнийг үндсэн ажилтнаар шууд авна гэсэн байхгүй л да. За ойлголоо. Үзэгчд маань хариулт авж байгаа гэдэгт найдаж байна. Асуулт асууж нэвтрүүлэгт иргэний бүртгэлийн засгийн дарга Ган Зориг оролцож байгаа. Эрдэнэтийн инфо цэгийн сайтад бас та бүхний асуултыг авч байгаа.
За танаа байгууллагын ажилтан албаа агчид ихээхэн хүн сурталтай гэж байна. Та энэ дээр юунтэй өрн санал нийлэх үү? За цагаан сараар яагаад бас ийм чирэгдэл учруулж үйлчилсэн бэ гэдэг дээр та тайлбар хэлээч гэж асуулт ирсэн байна. За ер нь манай байгууллагыг яг хүн сурталтай гэвэл миний бие бас хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад тэгэхээр үнэхээр нэг бүртгэгчд ч юм уу нэг хүн дээр ажиллаж байгаа ачаал ямар их байгаа лээ. Гэтэл манай байгууллагын одоо тэр үйлчилгээний танхим за энэ вебсайтуудаар ч гэсэн бүрдүүлэх одоо юу гэдэг иргэн хүн улсын бүртгэлийн хэлцээс ямар үйлчилгээ авах боломжтой. Одоо хэдэн төрөл ямар үйлчилгээ авах боломжтой. Тэр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлж гасаалт бүрдүүлсэн байх ёстой. За энэ бүртгэлийг хийхэд хэн дээр очих ёстой. За ямар цаг хугацаанд очих ёстой. Ажлын цаг нь хэдээс хэдэн цагийн хооронд байдаг. Бүх зүйл мэдээлэл нь одоо яг үйлчлүүлж байгаа иргэдийн нүдэн дээр хүртэл самбар дээр байгаа. Гэтэл тухайн иргэд маань хэрвээ тэр материалыг одоо тэр мэдээлэлтэй ороод ирээд үзсэн бол ямар ч асуудал байхгүй. Одоо жишээлбэл урд нь 10 хүн зогсож байхад одоо ч нэг ингээд очор дараалттай газарч багсчлаа. 10 хүн зогс тэгэхээр хүмүүс очрлохгүй одоо 10 хүн зогсож байгаа газрын эхний хүн нь зогсоод бүх зүйлүүдийг ингээд асууна гэвэл тэр чинь ямар хойдлын хүмүүс мэдээж энэ ямар удаан юм бэ, ямар хүн сурталтай юм бэ гэсэн тийм л ойлголтод хүрч байгаа. За тэгээд тэр тухайн иргэнийг мэдээж ийм бүрдүүлээд иргээд ингээд бүрдүүлээд явахад нь тухайн иргэн маань дахиад одоо яадаг чинь дутуу ирдэг ч юм уу. Тийм тохиолдолд одоо бүртгэл бол яг өөрийнхөө яг журмаар юу бүрдүүлэхийг заасан тэр бүртгэлэл бүрдүүлэх тэр одоо нотлох баримтуудаа л шаардах хэрэгтэй. Зарим иргэд хэлдэг нотлох баримтуудаа дутуу авчирчаад бүртгэлээ хэлэх тийм одоо бид нар бүртгэлээ хэлхийг шаарддаг. Энэ дээр бол ийм тохиолдлыг бол хүн суртал гэж үзэхгүй шүү дээ. Тэр дөрвөө журмаараа ийм бүрдүүлж ийм бүртгэл хийнэ гэсэн тохиолдолд. Тэгэхээр энийг иргэд маань бас нэг жоохон наанта цаантаа авч үзэх хэрэгтэй хаа л гэж бодож байна. За ойлголоо. Энэ баяраар бас их чирэгдэлтэй үйлчилсэн гэдэг дээр та ямар тайлбар өгөх вэ? За тий цагаан сарын тэр шинийн 3-ны өдрөө. Тэрэн дээр бол чирэгдэл гаргасан. Манай хилцсэн ажилтнууд ихэнх нь яг хөдөө орон нутагт аав ээж нь байдаг учраас бас нэлээд ажилтнууд явцсан байсан. За тэгээд угаасаа цагаан сар чинь 3-4 хоног амарчгаар энэ 3-4 хоног амарж байгаа ч гэсэн бус хүмүүсийн хувьд амралт боловч энэ хооронд чинь шинээр төрж байгаа насварж байгаа хүний амьдрал юм чинь тасралтгүй л явж байгаа л да. Тэгэхээр чинь ажлын хагас бүтэнсээ өдөр амраад орж ирээд нэгтгэхэд ямар их ачаал байдаг лөө. Тэгэхээр чинь 4-5 хоног амарчгаар ямар их ачаалтай болох нь ойлгомжтой. Тэгэхээр тэрэн дээр яг цөөн бүрэлдэхүүнээр ажилласан тийм үү. Ер нь яг улсын бүртгэлийн хэлцээс хичнээн төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг юм бэ? Энэ дээр та мэдээлэл өгөөч. За улсын бүртгэлийн хэлцээс хичнээн төрлийн ерөнхийдөө бол үндсэн 3 бүртгэл байгаа шүү дээ. Иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэдэг. За тэрэн дээр бол би яг иргэний бүртгэлтэй мэдээллийн журмаар л иргэдэд хэлж л да. За иргэний бүртгэлийн тасаг ямар үйлчилгээ үзүүлдэг вэ гэхэд нэгдүгээрт гадаад паспорттой холбоотой. За энэ гадаад паспорттой холбоотой ямар бүртгэл вэ гэхээр гадаад паспорт шинээр захиалах болон сонголт их. За хоёрдугаарт шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Шилжилт хөдөлгөөн дээр Орхон аймгаас шилжиж явах, Орхон аймаг шилжиж ирэх болон одоо Орхон аймаг дотроо баг хооронд болон сум хооронд гэхээр Баян Ундар Жаргалан том сум хооронд шилжилт хөдөлгөөний. За иргэний үнэмлэхтэй холбоотой бүртгэл. Иргэний үнэмлэхтэй холбоотой бүртгэл гэхээр юу ах вэ гэхээр иргэний үнэмлэх шинээр авах, дахин авах, 25 насны сонголт, 45 насны сонголт. За тэгээд овог нэрээ солих, за мөн мэдээж одоо мэс таслын аргаар царай түрх өөрчлөгдсөн тохиолдолд, за тэгээд шүүхээр нас тогтоолгосон тохиолдолд тухайн тохиолдлууд бас иргэний үнэлгээг сольж болох шүү дээ. Гэх мэт үйлчилгээнүүд хийгдэнэ. За иргэний гэр бүлийн байдлын бүртгэлүүд гэж байгаа. Энэ дээр болохоор төрөлт, эцэг тогтоолт, үрчлэлт, овог нэр өөрчлөлт, гэрлэлт цуцалт, гэрэлт сэргэлт, нас баралт гэдэг 8 төрлийн бүртгэл байгаа. За мөн лавлгаа, за бүх төрлийн лавлгаанууд байгаа. За ингээд ийм үйлчилгээнүүдийг үзүүлж байна да. Гадаад паспорт богино хугацаанд гаргаж өгөх боломж байна уу? Яагаад тэгж бодд юм бэ гэсэн байна л да. Ер нь манай иргэд ер нь гадаад паспортыг хэр хэмжээнд захиалт юм болов? За гадаад паспортын захиалга бол
2014 оны 11 сараас хойш бол эрс ихссэн. За энэ ямар учиртай вэ гэхээр Оросын холбооны улс Монгол улс хоёрын хооронд нөө визгүй зорчигтой холбоотойгоор ерөөс ийэлт ихсэн, сунгалт ч ихсэн. За шинээр авах бүр маш их л ихсэн. За энэ нь болохоор за тэгээд яаралтаагаар бол орон нутгаас угаасаа захиалах боломжгүй сарын хугацаанд л ирнэ. За энэ нь болохоор ямар учиртай вэ гэхээр орон нутаг болгонд гадаад паспорт хэвлэдэг үйлдвэр авахгүй зөвхөн улсын хэмжээнд ганц хэвлэх үйлдвэртэй тэрдэрт манайх материалаа шуудангаар явуулдаг. Тэрнээс ш мэйлээр ч юм уу явуулах юм байхгүй. Яг бид нар бүх юмнуудын зураг одоо юу гэдгийг тухайн хүний мэдээллүүдийг бүрдүүлсэн баримтуудыг шуудангаар хөргүүлдэг. Нэгдүгээрт хоёрдугаарт өдөр болгон шуудангаар явуулдаг. 7 хоног бөөгнүүлж чад нэг хийдэг. Энэ мэтээс болоод тэгээд ганц Орхон аймгийн үнэмшил гадаад паспорт хэвлэгдэхгүй шүү дээ. Бүхэл аймаг шуудангаар явуулж байна. Тэгээ энэ хугацаанд юм ба. Харин зүгээр иргэний үнэмлэх бол маш хурдан хэвлэгдэж байгаа. Ер нь бол хэвлэлт их хурдан байгаа. Иргэнч ер нь илт хурдсан. За энэ урданч би бас телевизүүдээр ярьжлаасан хэвлэгдсэн боловч наашаа татаж авах нь хүндрэлтэй байдаг гэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар Монгол шуудан компанитай гэрээ байгуулад энэ 2 дугаар сараас эхсүүлээд 7 хоногт иргэний үнэлэх 2 удаа хотоос шуудангаар ирчихэж байгаа. Тэгэхээр бол 7 хоногт 2 удаа ирчихэж байгаа болохоор эрс хурдсаж байгаа. Ямар нэгэн таны одоо иргэний үнэмлэх ямар нэгэн одоо авах байгаа үнэмлэх чинь зөрчилгүй байвал ерөнхийдөө маш хурдан гарна. 7 хоногт 2 удаа ирж байгаа. Ер нь бол 14 хоногийн дотор багтаад ирчихнэ л гэсэн. Ер нь бол гадаад паспортыг бол захиаллаг орон нутгад захиаллах гэхэд сарын дотор хугацаанд ирэх юм байна. Ер нь сарын дараа. За ойлголоо. Иргэний үнэлэх гээгдүүлсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авч байгаа. Тэгээд үүнд захиргааны хариуцлагын тухай хууль заасан захиргааны хариуцлага татах хугацааг яаж тооцож байгаа вэ гэдэг дээр та хариулт өгөөч гэсэн мань. Ер нь бол та энэ дээр юу юм хариулт өгөх. За нэгдүгээрт захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн манайх тургуулийн арга хэмжээ, захиргааны арга хэмжээ авдаг. За энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр иргэний үнэлэх гадаад паспорт түүнтэй дүүцэх бусад бичиг иргэний бусад бичиг баримтыг эзэмших хадгалах журам зөрчсөн бол иргэнийг 40 албан тушаалтныг 60 хүртэл мянган төгрөгөөр торгоно гэж заасан байгаа. За энийг хэн хэрэгжүүлэх вэ гэхээр хуулиар тусгаалan ирэх болгосон улсын хяналтын байцаагч хэрэгжүүлнэ. За тэгээд энэ саяны иргэн бол асуудлыг бол нэлээд тэр хууль зүйн талаас нь тавьсан байна. За энэ дээр бол иргэн хүн өөрөө тэр 3 сараас одоогийн байгаагаас 3 сараас өмнөх юугаа тавьсан гэдгээ ямар ч гэсэн батлах шаардлагатай шүү дээ. Жишээлбэл бид иргэний үнэмлэхийг одоо хайсан гээсэн гэсэн иргэдээс зарын бичиг авдаг. Тэгэд ядаж тэр иргэн иргэний үнэмлэхээ тэдэн сарын өмнө хайсан гэдгээ зарлуулсан ч юм уу цагдаагийн байгууллагууд мэдгдсэн ч юм уу тийм байх ёстой шүү дээ. За гэхдээ манай хяналтын байцаагч бол ер нь бол захиргааны арга хэмжээ авахдаа заавал хизээ хайсан бай гэдгийг тодруулдаг шүү дээ. Энэ хуулинд 3 сар гэж байгаа. Тэгээд үнэмлэхээ гээгдүүлээд 4 сарын дараа дахин авах хүсэл гаргасан тохиолдолд яаж шийдвэрлэж өгөх юм болоо? Харин тэрийг би сая хэллээ шүү дээ. Үнэхээр 4 сарын өмнө хайсан гэсэн нотлох юм нь байна уу? Тухайн иргэн жишээлбэл 4 сарын өмнө телевиз ч юм уу сонин хэвлэлээр ч юм уу театрээр урсдаг зарч юм өгсөн тийм юу байж болно шүү дээ. Тийм байдаг угаасаа зарим иргэд би ингээ хайчлаа. Энэ одоо ингээ зарлуулж байсан тухайн үеийнхээ юмнууд байна гэдэг. Үүн дээрэс нь энэ хайсан олсон иргэний үнэлэх бусад бичиг баримтыг нэг цэгт ингэж төвлөрүүлэн бүртгэх үйлчлэгийг танахаас зохион байгуулж болдгоо мó гэсэн ийм асуулт байна л да. Тий одоо нөгөө 1950 гэдэг ингээд Улаанбаатарт ч байгаа. Яг энэ үйлчлэл гэсэн үг юм л да. Тэгэхээр яг манай хуулийн дээр бол бид бол яг тэр хуулийн дагуу ажилладаг. Манай хуулийн дээр бол ямар ч байсан олсон эд зүйл аваад ингээд яах тэртлийн юм байхгүй учраас одоо би бол шууд одоо хариулж мэддэггүй байна. Энэ бол хуулийн дээр байхгүй учраас бол бид нар ийм үйлчлэгээ явуулдаг. Тийм байна. За ойлголоо. За энэ иргэний үнэлгээ барьцаанд тавьж байгаа иргэдэд захиргааны арга хэмжээ торгуул байдгүй гэдэг дээр та хариулт өгөөч. Тий нөгөө сая би хэллээ захиргааны хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу иргэний үнэлэх гадаад паспорт бусад иргэний бусад бичиг баримт эзэмших хадгалах журам зөрчсөн бол гэд
Өөрөөр хэлбэл эзэмших хатгалах журам зөрчсөн гэдэг маань эзэмших журам зөрчсөн гэдэг маань тухайн иргэнийг барьцаанд тавь гэж мэдээж барьцаанд тавьж эзэмших гэж хэллэг үл байгаа шүү дээ. За тэгэхээр энэ дагуу бол тургуулын арга хэмжээ авна. За гэхдээ бид хүнийг яг тэнд тавьсан, энд тавьсан гэдгийг нь бол бид нар мэдэхгүй шүү дээ. Одоо хин үнэмлэхээ хаана одоо тавьчаад хайцсан гэж орж ирж байгааг бол мэдэх арга байхгүй. Тийм учраас одоо энийг яг тухайлан хүнийг жишээ тэнд тавьсан байна гэж хэлэх юм байхгүй учраас ямар ч байсан хайсан гэдгээр захиргааны арга хэмжээ авдаг. За ер нь бол иргэний үнэмлэх бол Монгол улсын иргэн болохыг гэрчлэх албан ёсны бичиг баримт мөн гэсэн тийм тодорхойлолттой. Тэгэхээр өөрөөр хэлбэл энийг бол барьцаанд тавих, нөгөө талаараас барьцаанд авах бол хориотой гэж хэлнэ. Урд нь бол яг бид нар бас жилдээ нэг удаа ч юм уу юм арга хэмжээ явуулдаг. 12 онд явуулж байсан, 13 онд явуулж байсан ламбардуудаар ихэвчлэн явуулж нөгөө нэг цагдаагийн байгууллагатай хамтран явуулаад тухайн иргэний одоо хууль бусаар л гэсэн үг шүү дээ. Барьцаанд байгаа үнэмлэхнүүдийг бүгднийг нь аваад тэднийг бүгднийг нь шалгаад үнэхээр дараагийнхаа үнэмлэхийг авсан бол тэднийг бүгднийг нь урдны одоо хүчингү болсон үнэмлэхнүүдийг бүгднийг нь устгаад за дараагийнхаа үнэмлэхнүүдийн эцдийг нь олоод явцаар яриад авахулж байсан тийм ажлууд хийгддэг. Өмнө нь бол хийгдчихсэн. Өмнө ярьжсэн сүүлийн одоо жил 2 жил хийгдэг байгаа юм байна л да. Тэгэхээр энэ иргэн маань энэ зохион байгуулалтаа ч юм уу сарын аягийн өрнүүлж болох уу гэсэн хүсэлтэд илэрхийлсэн байна. Сая бол ерөнхийдөө хариултаа авчих шиг боллоо. Явуулнаа гэж байгаа тань энэ жилдээ ямар ч гэсэн явууллаа. За ойлголоо. Дараагийн асуулт энэ нэрээ солиулахад юу бүрдүүлэх вэ? Тодорхой хэлж өгөөч гэсэн байна. За иргэний бүртгэлийн тухай хуулинд бол ургийн овог эцгийн нэр солиулах тухай тийм заалт байгаа. Тэгээд яг тухайн иргэнд гол юмнуудын сэлжил дээ. Хуулийн дээр юу гэж заасан бэ гэхээр ургийн овог эцгийн нэрийг нэг л удаа солино гэж заасан байгаа. Тэгэхээр тухайн иргэн урд нь одоо ургийн овгоо эцгийн нэрээ солиуллаагүй байх шаардлагатай. За тэгээд хамгийн гол шаардлага бол мөн татврын одоо байгууллагт үр төлбөргүй. За шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад үр төлбөргүй. За бус банкнд үр төлбөргүй. За тэгээд дээрэс нь гэмт хэрэгт холбогдож ял эдэлж байгаагүй байх ёстой. Ийм байгаа тохиолдолд бол та одоо юу гэдгийг бусдууд нь бол одоо өргөдлөө гаргаад бусад одоо иргэний үнэмлэх өргөдөл дээр маш сайхан тодорхой ямар овгийг яаж өөрчлөх гэж байгаа, ямар үндэслэл шалтгаан байгаа. За тэр бүгдийг одоо манай яг сайтн дээр байгаа л да. Тэдрийг яатсан багт болно. Харин дээрх миний хэлсэн юмнууд байвал одоо юу гэдэг чинь татвар төртэй байвал татврын өрөө дуустал түр хугацаагаар ч юм уу. За ингээд гэмт хэрэг зөрчилд одоо ял эдэлж яасан байвал бүр суух хугацаагаар ч юм уу солих юу үсэхгүй л да. Түрүүн иргэний үнэлэх гэж ярьснаас хаяж гээгдүүлэх тохиолдол их гардаг юм шиг байлээ. Тэгээд яг ийм төрлөөр одоо захиалга ер нь их явагдаж байна. Иргэний үнэлэх шинээр захиалах авах хэсгэлт ер нь. Гэхдээ ер нь бол бас юу шүү дээ. Хэвлэгдэж байгаа ихэнх үнэмлэхнүүд л бол ерөөсөө шинээр 16 25 45 насны сонголтууд л байгаа. Тэгээд дахинууд бол харьцангуй бага. За тэгээд тэр овг нэрээ өөрчилж байгаа бус тохиолдол бүр бага л та. 6-аас солиулах боломжтой юу? 6-аас солиулж болно шүү дээ тухайн. Нээлттэй. За одоо энэ бичиг баримтгүй иргэд гэж байдгаа. Тэдгээр иргэдийг энэ бичиг баримтжуулах чиглэлд юу хийдэг талаар та танилцуулаач гэсэн асуулт нь. За тий бичиг баримтгүй иргэд гэлтгүй нөгөө бичиг баримтаа бас одоо авах боломжгүй одоо санхүүгийн хувьд боломжгүй үнэмлэгч өөр 18,300 ч бас бага бос мөнгө шүү дээ. Ийм хүмүүстэй хамтраад 2014 онд гэхэд аймгийн засаг даргын захирамжаар 17 иргэнд одоо нөгөө тэр тий нөгөө орц хонгол траншигаар байгаа гэдэг нь үйл явсан шүү дээ. Энэ хүрээнд 17 иргэнийг бичиг баримтжуулсан байгаа. За мөн хөдөлмөрийн хэлтсийн шугамар 8 хүнийг бичиг баримтжуулчихад байгаа. Одоо дахиад 4 хүн бичиг баримтжуулах ёстой. За тэгээд улаан загалмаа нийгэмлэгийн шугамар 14 хүнийг бас бичиг баримтжуулаад байгаа. Ийм ажлууд бол хийгддэг. За ойлголоо. Энэ иргэний бүртгэлийн одоо үйлчилгээг багаасаа авдаг баймаар байна гэсэн.
Нилийн ойроос лавыг гэж А ер нь ойроос лав зөв л доо. Тэгээд ер нь бол хуулийн дээр байгаа л да. Иргэний бүртгэлийн үйлчилгээг бол одоо сумын түвшинд л хамгийн ойрын түвшинд сумын түвшинд авна. За яг хуу нийслэл дээр бол сүүлийн үед хорооны түвшинд авдаг болсон. Яагаад гэж байгаа вэ гэхээр нийслэлийн хороод маань өөр онлайн системд ороод тэн дээр бүртгэгч нар ажиллаад эхэлж байгаа тохиолдолд авч байгаа. Гэхдээ бүх бүртгэлийг бол хийхгүй зөвхөн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ч юм уу иргэний үнэмлэхний одоо захиалга авах ч юм уу. За тэгээд сүүлийн үед гэрэл цуцалт эдрийг бүртгэж байгаа гэсэн. За тийм хэмжээний түвшинд бол нийслэлийн хороодод ажиллаж байгаа. За бусад бүх энэ 21 аймаг гэм бүх юунууд бол зөвхөн хамгийн бага түвшин сумын түвшинд л үйлчлэгээ үзүүлж байгаа. Багийн түвшинд үзүүлэх бол баг болгон дээр бүртгэж байх хэрэгтэй. Баг болгон дээр онлайн сүлжээ орсон байх хэрэгтэй гэсэн шаардлагууд тавигдал явна да. За ойлголоо. Энэ гэрлэлтэд батлуулаагүй ч одоо хүүхдээ шинээр төрсэн хүүхдээ эцгээр нь оглох боломжтой байдаг юм уу гэсэн юм байна. Энэ болохоор иргэний бүртгэлийн тухай хуулийн заасан эцэг тогтоолтын бүртгэл гэж байгаа. Энэ дээр болохоор яг гэрлэлтэд батлуулаагүй боловч дундаасаа төрсэн хүүхдийг эцэг эхийн одоо өргөдлөөр эцгээр нь оглох боломжтой бүртгэл юм аа. За та түрүүн ярьсан нэг хуулийн этгээдийн бүртгэлийг энэ онлайн хэлбэр цахим хэлбэрч шилжүүлж байгаа ажил юу өнгөрсөн жилээс явагдсан уу? Энэ талын мэдээлэл өгөөч. Тэгээ хуулийн этгээдийн бүртгэлийн архивыг бол цахим хэлбэрээр болгоцсон. Тэгээд саяхан улсын хурлаар энэ хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль шинжилэгдэн хайрлагдсан. Үүнтэй холбоотойгоор цахимаар бүртгэл хийх боломжтой. Гэхдээ яг одоогоор цахимаар бүртгэл шууд хийгдэж эхлэх байна. Энэний тулд нэг хуулийг хэрэгжүүлэх журмууд гарна. За тэгээ мэдээж техник технологийн төлөвнүүд ажил хуулийн дээр л цахимаар бүртгэх нээлттэй байна. Түрүүн иргэний бүртгэлийн үйлчилгээг багаас ойроос авдаг болмоор байна гэснээс энэ төрийн үйлчилгээний нэгдсэн төвгээд гэр хороололт байгуулагдсан л да. Тэнд юу н танахаас бас үйл ажиллагаа тэнд хүрэх боломж байгаа юу гэдэг энэ чиглэлд бас хариулт өгөөч. Тэгээ манай дээр бол нэг бүртгэгч маань тэнд суух юм. Уул яг одоогоор суугаагүй. Энэ дээр гол нь юу хэрэгтэй вэ гэхээр одоо нэг онлайн одоо нэг сүлжээ. Тэгээ сүлжээ орох тохиолдолд. Тэгээд удахгүй энэ 7 хоногт амжихгүй мөн эх 7 хоногоос ч юм уу бараг сүлжээ ороод хүн суучих байх гэж. Хэрвээ суучвал тэр наран цагаан чулуут уртын гол аршаант гэдэг 4 баг иргэд бол тэндээс бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой. За ойлголоо. Ерөнхийдөө бид танаас үзэгчдийнхаа Эрдэнэт инфо-гийн сайтад ирүүлсэн асуултын хариултыг бол ерөнхийд нь авлаа. Одоо энэ малчин багтай холбоотой бас мэдээлэл байгаа даа шүү. Одоо энэ дээр бас малчин багийн иргэдэд хандж хэлэхэд энэ 4-р сарын 1-ээс 4-р сарын 10-ны хооронд одоо улсын бүртгэлийн хэлцээр очиж одоо нэг төр малчин баг маань Баян өндөр сумаас Жаргалан сум руу шилжсэн шүү дээ. Тэр шилжүүлгээ одоо ойрын үед яаралт одоо хийж дуусгаал гэж хэлсэн. Одоо 4-р сарын 10 гэдэг чи одоо баг маргаашгүй. Тэгэл маргааш ч гэсэн одоо бүгд очиод улсын бүртгэлийн хэлцээр хийлгээр. Яагаад вэ гэхээр хамгийн гол нь тэр Жаргалан сумын бүртгэгч энд ирсэн байгаа. Дээрээс нь малчин багийн засаг дарга хоёулаа ирсэн байгаа. Өөрөөр нэг газар шууд авах үйлчилгээг авах боломжтой байгаа тэр ирээд бүртгэлээ хэлгээрэй л гэж хэлсэн. За баярлалаа. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч үзэгчдийн асуултанд хариулсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид та бүхэнд асуулт асууж шууд нэвтрүүлгийг хүргэлээ. Манай энэ удаагийн дугаарт иргэний бүртгэлийн засгийн дарга Ган Зориг үзэгчдийн асуултанд хариуллаа. Дараагийн дугаараар эргүүлцлээ баяртай үзэгчдээ.